онд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо хуулийн төслүүдийн 3 дугаар хэлэлцүүлгийг 2016 оны 11-р сарын 8-ны өдөр хийж хуулийн төслүүдийн талаар та бүгдэд танилцуулж байсан. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгээр улсын хурлын гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар засгийн газраар өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 185.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлагыг 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тэнцлийг 180.5 тэрбум төгрөгөөр сайжрууллаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтаас төсөв төртөгт магадлалын дүгнэлт хийгдээгүй төсөл арга хэмжээнүүдийн төс төртгийг 41 тэрбум төгрөгөөр, 2017 онд санхүүжих дүнг 14.1 тэрбум төгрөгөөр тус бууруулж, барих, шилжүүлэх концессийн төрлөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын жагсаалтаас ажлын гүйцэтгэлийг үндэслэн 329.6 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө 41.3 тэрбум төгрөгийн 2017 он санхүүжих дүнтэй 2 төсөл 2 арга хэмжээг хасж тооцлоо. Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.3%, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.3% болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1% болж, засгийн газрын өргөн барьсан төслөөс 0.8% буурсан. Мөн улсын төсвийн орлого зарлагын өөрчлөлтөд уялдуулна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 1,978 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1,877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусглаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох хавсрал тооцоог та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. За, хөрөлд доктор дарга баярлалаа. Ажлын хэсэг 5 дахь асуудал дээр орж